15 дугаар бүлэг. Цагаан үнэний үлгэр. Би 11 хүртлээ хөдөө гэртээ байв. Хичээлийн завсар аав ээжийн гарын үзүүрт тусдын болж, малын дэргэд хураг дугалтай хөөцөлдөж явдаг бяцхан малчин байлаа. Сүүлдээ сумын сургууль, аймгийн Монгол дунд сургууль, төвийн үндэсний их сургуульд яваад гэр орноосоо салж, дотуур байранд суух болсон өвөл зуны амралтаар нутагтаа очиж, малдаа ойрхон явсан билээ. Монголын өндөрлөгт амьдарч байсан хүмүүс олон мянганы тэртегээс ан гөрөөгөөр аж амьдралаа залгуулдаг байсан. Ингээд адуу, үхэр, хонь ямаа тэмээг гаршуулж, нүүдэлчин малчин амьдралд шилжсэн түүхтэй. Адууны өвөг дайх, үхрийн өвөг дуграа, хоньны өвөг аргал, ямааны өвөг янгэр, тэмээний өвөг хавтгай гэж таван хошуу малын гарал удмын тухай хэлц тэр үеэс ихтэй. Монголчуудын олон зан үйл бөө мөрөглөөс улбаатай. Одоогийн өндөрлгөөс авч үзэхэд олон арван буруу, муу муухай зүйлийг мөн хүүх тэнгэр хэлэгнэнэ гэж бөө мөрөглөөр дамжуулан хүмүүст сургаж байжээ. Мөн хүүх тэнгэрийг хэлгэнүүлэхгүй тулд мөн хүүх тэнгэрийн ач сонирхолд шүтэж сүжиглэх сэтгэлгээ монголчуудын дунд бий болж тэр нь явандаа зан иргэншил болон гүнзгийрсэн байна. Унд идэ, өмсгөл зүйлт, эдлэл хэрэглээ мэтийн бүх юм мөн хүүх тэнгэрийн сойрхол гэж үздэг монголчууд их байгалийн сойрхсон түмэн хишгийг эдэлж хэрэглэхийн зэрэгцээ бас ачилж хариулах нэгэн зан заншил монголчуудын соёлын хэвд нэвтэрсэн байдаг. Хүн сунд өдөр тутамд хэрэглэх эдлэл хэрэгслийн түүхэн эдэг хангагч таван хошуу малаа мөн хүүх тэнгэрийн хүртэл сойрхол гэж үздэг. Мал маллах ухаанд малаа зодож амлахгүй байх, пин сарвчны халуун хүйтнийг тэнцүүлэх, өвлийн хэвтрийг дулаалж хуурайлах мэтийн өрөвч сэтгэлгээ бүхий дэг ёс явдаг. Малчин хүн малдаа хайртай. Хин нэгний мал адууга жанжихыг үзэн ядна. Унсан морьныхоо толгой руу ташуур буулгахыг онц цээрлдэг. Ер нь мал адуунда халтай ийм хүнд малчид ам хазгай түүнээс хол хүндий байдаг. Малдаа ёс бусаар хандагсад хараяараа шахагдж ганцаардмал байдалд орно. Амьдралын энгүүн хууль ийм юм. Модоор мал цохихгүй, малын хашаа хороонд бие засахгүй, малын толгой руу цохихгүй мэтээр мал адгуулсанд ёр хүргэхгүй, гимтээхгүй байх цээр ёстой. 10 ном уншихаар 100 адуу усал мэтийн мал адгуусны ангаа цангаа тайлдаг байх хүнлэг сэтгэлгээ ээлт талд хэлбрээр оршиж байдаг. Нэг үндэстний мөн чанарыг таних тулд уг үндэстэн адгуус малд хандах үйл үйлдэлийн хар хэмээн энтхийн их мэргэн Ганди хэлсэн байдаг. Монголчууд сар шинийн сайхан цагт мал ахуйгаа мялааж бэлгшээдэг зан үйлтэй ардтан мөн. Цагаан сарын шинийн 2-ны өглөө малаа бэлчээхдээ малынхаа хойноос цацал өргөж, шин нэгэн жил гим тахалгүй тарх хүчтэй мен дундрахыг зөгнөн юрөөнө. Цагаан сарын 15-нд малынхаа магнаж шар тос түрхэж, үржил шимтэй байхыг бэлгшээх ёсон бий. Малч хүний хувьд тариаланчтай адил намрын улирал бол ол зомогтой цаг байна. Намар цаг малаа худалдаж, бүтэн жилийн хүч хөдөлмөрөө мөнгө олгож, аж амьдралаа тэтгэх нь жирийн малчин хүний ажил хөдөлмөрийн зорилго билээ. Ер нь их дэлхийн хаа сайгүй хөдөлмөрөө мөнгө олгох нь ажиллаж байгаа хүний эцсийн зорилго байдаг. Иймд хүн хүсэл зорилгоо биелэхэд хөгсөж баясах нь зүй болоо. Малчид намар цаг малаа худалдаж хүч хөдөлмөрөө мөнгө олгох эцсийн цаг дээрээ хүрэх гэж баясахын зэрэгцээ малаасаа альныг худалдаж, альныг үлдээх тухай санаа оноо бий. Гэрийн эзэгтэй өөрийн хайртай малаа худалдах уу байх уу гэж шаналж байхад хүүхэд хайртай хураг тугал унаг ботгоо заруулахгүй гэж эцэг эхтэйгээ харгууцалтна. Худалдахаас аргагүй болсон малаа ачуулаад явуулахдаа айлын эзэгтэй хүүхэд жаалууд нулимстай хоцордог тохиолдол намар цагийн хөдөө бишгүй нэг таарна. Аав ээж минь ах бид хоёрыг сургуульд мөнгөтэй явуулах гэж 9 сарын 1-ээс өмнө мал худалдахаар эртнээс малын панцчин сургалдаг. Зарим наймаачин яаруу зарах шаардлагатайг мэдээд малын үнийг унгаж, доогуур үн хэлэгч аав ээж минь аргагүй эрхэнд малаа зардаг байв. Үнийн хит их унгаад байвал зархаа болж, сумын итгэмжийн хоршооноос хэдэн зуун төгрөгийн зээл авч биднийг явуулж байсан удаач бий.
Ээж худалдсан малын сүүлнээс хэдэн ширхэг хялгас авч хоцроод малын хишиг гэж тодгоны дээд талд өлөгдөг билээ. Манайх нэг цагаан үнэтэй байв. Нуруу цагаан, гуй хар. Үнэн дээр цагаан бөөр алаг зүстэй боловч манайхан цагаан үнийг эцгэн. Биеэр томгүйч сэргэр жадан эвэртэй, эврэн дундаа хүртэл бор цайвар, дээшээ нарийцах тусмаа хар өнгөтэй, шовх үзүүр нь тосоор зүлгсэн шиг гөлтгөнсөн хар болдог. Өөрөөсөө биеэр том үнийг битгий хэл гунд үнийгч эврийн сүрээр айлгаж, биеэсээ холдуулж байдаг дээрлэхүй амтан билээ. Худаг дээр мал услахад онгоцыг ганцаараа эзэрхэж, хизээ ууж хансан хойноо биеэ бүтэн эргүүлж цүлхэг алхахад бусд нь түүний араас доогуур харсаар онгоц руу ойртож харагдана. Цагаан үнийг шөнө бүх сайн уйдаг. Тэгэхгүй бол уяага таслаад бусдаа мөргөж хороо дүүрэн үхрийн дайн үүснэ. Үхэр мөргөлдөх түчигнээ гэрт дуулдахад ээж шөнөөр босож уяа эвэрдээг нэлбэж ахиж сайн бүхэлж уйснаар хот амар тайван болдог байв. Цагаан үнэ ийм л хэргийн эзэн хингэргийн дохиур боловч суваарна гэж үгүй. Жил бүр туглана. Тугалдаа жигтэйхэн сүж, сүү сайтай тул өөрийн туглыг бүрэн цатгаад зогсохгүй, сүүндээ цадахгүй өөр туглыг ч хөхүүлнэ. Цай сүлэх сүүч элбэг гарна. Ээж цагаан үнэндээ маш хайртай. Өвлийн бордоог тал хугасаар илүү өгнө. Цагаан үнэ бусад үхэр мөргсөн байхад ээж үүлээ ирсэн ялзан чинь "Гү наашаа ойртдг нь юу вдэ?" гэж мөргүүлсэн үхрийг буруутгаж цагаан үнэнд хэр халдаахгүй. Цагаан үнэ ч ээжэд ирэх. Хаа хол байсан хамаагүй ээжийг өвлөхөд цагаан үнэ ээжийн дуу гандалгүй таньжгүйгээд л ирнэ. Нэгэн жилийн өвөл бригадын дараага бай овогт цагаан үнийг ижшинд гаргах зааз малын тоонд оруулжээ. Энэ үеэр аав ээж хоёулаа гэртээ байсангүй. Ээж харж ирээд цагаан үний ижшинд гарсныг сонсоод аяг цайж уулгүй бай даргын хойноос очиж "Цагаан үнэ шүдэн сийгээгүй залуу мал 2 жил байлгавал бригадад бас хэдэн төл нэмэрлэнэ" гэж ятхан гуйж, харин мал сайн мэддэггүй бай дарга ээжийн үгэнд хариу хэлж чадалгүй цагаан үнэний оронд өөр мал гаргаж өгчээ. Ээж цагаан үнэгээ үлдээж аваад бас хэдэн жил болов. Цагаан үнээч ээжийн хэлснээс гарсангүй бригадад хэдэн сайхан төл гаргаж өгсөн юмдаг. Аймгийн дунд сургуульд байсан тэр жил өвлийн амралтаар гэртээ ирэхэд цагаан үнэ ижшинд явсан байлаа. Өнчин хоцорсон цагаан тугал нь хот тойрноор ихээ ирж бүтэн үдшээр мөрдөг байв. 3 марал орой дээр гялалзаж айлууд унтах болсон байхад өнчин цагаан тугалын мөөрөх дуу сая шингэрсээр тасардаг байлаа. Өглөө болж нар мандахтай зэрэг өнөө гаслантай дуун ахиал чихнээ дуулдаж цайгаа уух гэж дуу шуу болж байсан манайхан дорхноо дууга хурааж бүгд ээжийн баргар царайг харсаар цайгаа чимээ гаргалгүй оочлохыг хичээнэ. Өнчин цагаан тугал ихээ хайгаад гарцсан цөхөрснө үү? Элэг нь хатаж имтэрсэн үү? Өдөр бэлчээрт гарвал мөөрх нь арай гайгүй болдог гэж үхэрчин хэлж байж үү? Үхрийн тугалч бай, хүний хүүч бай адилхан. Дэргэд ээж үгүй. Ээжийн хайр алдарсан цагт цог зал суларч итгэл зориг унтардаг байна. Өнчин цагаан тугал сүрэг бараад нь зожигдуу явах болов. Бяруу тугал халирхаж хажиглах, гун дүнс тижиж мөргөх дээрлэхэд байхаар нь тэдний замаас зайлж явахаас өөр замгүй болсон байх та. Өглөө өдөш өнчин цагаан тугалын ийш тийш харж, хэсэг зогсож, хэсэг алхах барааг харахаас нүд халирна. Хот дүүрэн мөөрөх өнчин гаслант дуун ээжээ гэж дуудах шиг тэр дуу чих шөвгдөж элэг энтрүүлэн хоолой зангирааж шүнжин нойр хулжаадаг байлаа. Тэгэхэд миний ээж эргэн хөрвөж нулимсаа дотогш залхиж байсан байх. Өнчин цагаан тугал хоолойгоо сүйтэл дуудсан ч хариу үгүй. Хааш явхаа мэдэхгүй ийш тийш харж гайхалзаж зогсоход бөөр алаг ээжийнх нь бараа алга байлаа. Тэгж бүрий тасрахад өнчин цагаан тугал харанхуй ертөнцид уусаж алга болно. Эхийн нөмөргүй. Өнчрөл ганцаардалд автсан өнчин цагаан тугал уртаас урт 9 хүйтэн шүнийг яахан өнгөрөөх вүлээ.
Шүнжин бээрч дагжин хоноод өглөөний наран мандаж бүлийн илчээ дэлгэхэд түүний горь тасарсан дуугаар ахиад л мөрж эхэлнэ. Тугалын эрэл цөхөл гашуун хагцлыг сар илүү сонсож өмөрч завсаар байтал сургууль эхлэх цаг болж би бутсан юмдаг. Сургуульдаа орсон хойнч өглөө үдэш бүр цагаан дугалын өнчин бараа нүдний тодорч гаслантай мөөрхөн чихнээ дуулддаг байлаа. Хичээл дуусаж зуны амралтаар гэртээ ирэхэд өнчин цагаан тугал эхээ ирж ийш тийш гүйхгүй мөөрхөө болсон байлаа. Бусад тугал цөм том болж үс сорн гялайсан төгдгөр том баруу болсон байхад өнчин цагаан тугал давжаа жаахан хിവэр шанааны үс нь ургаж нүдийн дарах шахжээ. Нүд нь хонхор, үргэмхий аймхай, хинц тугал гимээр номой буураа нэгэн баруу болсон байв. Монгол хүн нялх төлтөө малыг ичсэнд гаргадаггүй. Өвлийн ичсэнд эрс сувай мал, эрг сэрх, шар төхөөрдөг. Одоо бодохоор цагаан үнийг ичсэнд гаргасанд ямар нэгэн онцгой үр шалтгаан байж мэдэх юм. Тэр тухай манайхны хэнэн ч юм яриаггүй учраас нарийн байдлыг мэдэхгүй юм да. Монголоос өөр нүүдэлж малчин үндэстэн дэлхийн өөр газарт байгаа. Малчин үндэстнүүд байгаль орчин, соёл иргэншил, хэрэглээ, зорилго, нөхцөл байдлаас шалтгаалж малтай харьцах, малыг хэрэглээнд ашиглах өөрийн гэсэн өөр мэт соёлтой байдаг. Монголчууд тугал хурга мэтийн төл малын мах иддэггүй. Үр малын мах идэхгүй. Малыг ядаж 2-3 нас хүргэж, хязаалан болгож байж хүнсэнд хэрэглэнэ. Эс тийм бол махан шимгүй, зажлуургүй гэж үздэг. Намар мал худалдахдаа нас нь шүдлэн хязаалан хүрээгүй бол худалдахгүй. Сүүлийн үед бараг 2000 оны өмнө хүн тал нутгийн хурганы мах гэдэг нэг махны компани зар сурталчилгаа газар олгонд хаасайгүй харагдах болсноор малчид намар болвол хаврын хурга туглаа худалдах гэх болжээ. Төл малыг малчтаас аваад зах руу оруулж маханд хэрэглэж эхэлсэн юм байх. Малчин монгол хүний иддэггүй төл малын мах нангиад хүмүүст амттай зөөлнө нэг таалагдаж, насгүй ицсэн малын махны борлуулалт муудсан байна. Зарим махны үйлдвэр төлийг хорж хөдөлгөөнийг хязгаарлаад, булчин шүрмсэн чангарч хатуурхаас сэрг илдэг. Харин шим сайтай тижэл бордоо эмийн зүйлийг хэрэглэж, богинохон хугацаанд бойжуулаад төхөөрхийг зорхиулсан нь уламжлалт мал аж ахуйтай эсрэг үйлдэл юм. Уламжлалт Монгол мал аж ахуйд байгалийн жамыг хүндэлж, байгалийн дэг журмын дагуу малаа өсгөхийг эрхмэлдэг. Малын гол тижээл нь ч тал хэрийн өвс байж, өвлийн хүйтэн, хаврын тарчиг цагт тэнхээ муутай эцэнхий туранхай малаа тижээлээр борддог. Иймээс малчид малаа нэг настай зарж үрж, эдэш хоолнд хэрэглэхгүй. 100 хээл авсан үнэ, намар хээлдсэн хонь дараа хавар нь төлөлж, тугал хургыг дор хаяж шүтлэн болгоод маханд хэрэглэнэ. Ингээд бодохоор 3-4 жил болж байна. Хэрвээ хязаалан соёолон болгол 5-6 жил болгож байж эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө болгоно гэсэн үг юм. Төргийн эргэлт шаарддаг зах зээлийн хэрэгцээ, уламжлалт мал малалгааны соёл үндсээрээ эвлэршгүй хоёр чиг гэдгийг дээрх тооцоолол маш тодорхой харуулж байдаг юм. Уламжлалт Монгол мал малалгааны соёлын малдаа хандах хүнлэг чанар, байгалийн зам, бэлчээрийн эрүүл малын махны хүрэлцээ, хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх зэрэг өнөө цагт дутагдж байгаа агуу чанарыг аж үйлдвэрчлэлтээр нөхөхөд бэрх. Аж үйлдвэрийн бүх юмыг цагчилж өндөр үр шимт хүргэдэг зарчим нь уламжлалт мал аж ахуйд бас таарахгүй. Олон мянган жилийн турш Монголын өндөрлөг дээр бүрэлдэн тогтож өвлөн уламжилсан Монгол мал аж ахуйн соёл 21-р зуунд аж үйлдвэрийн соёлын хүчтэй өрсөлдөөнтэй тулгарч урд байгаагүй дорой буурай байдалд ороод байна. Төл малын мах иддэггүй. Өвөр монголчууд өнөөдөр иддэг болжээ. Хаврын төлийг намар нь худалдаж, эр малыг 3-4 жилээс хэтрүүлэлгүй хэрэгцээнд зориулах болжээ. Ер нь ямар нэгэн соёл оршин тогтнохын төлөө үндэс шалтгаантай. Их байгаль, нийгмийн хөгжил хувьсал, хүндрэлтний хэрэгцээ бол соёлын оршин тогтнолын шалгуур болно. Түүнээс биш ямар нэгэн зохион байгуулалтын санаагаар соёлын оршин тогтнол, мөхөл сэхлийг шийдэж чадахгүй. Соёл гэдэг нь мянган жил бүрэлдэн тогтдог тул ганц 2 хоногт сөнөж арилна гэж байж болохгүй.
Монголчуудын хөдөөлүүлэх гэдэг оршуулгын ёс нь тотем шүтэн болон бөөгийн нөлөө ихтэй. Гэхдээ нэгэн үндэстний байгаль орчин, аж амьдрал, амь насанд хандах сэтгэлгээг тодорхой харуулдаг юм. Монголчууд хүн төрөлхтний адил энерги хадгалагдах хуулийн дагуу орчин ахуй, газар хүрсний эрүүл байдлыг хадгалж үлдээх олон арвин ногоон хөгжлийн санаа зориг агуулж байдгаараа дэвшилттэй. Цагаан үнэний үлгэр гэж бичиж суухад 40 жилийн тэртех явдлууд бодол санаанд жирэлзэн өнгөрөн. Цагаан үнийг манайд идэш болгон өгөхөд ээж хүр шайлтай сольсон юм гэдэг. Тэгэлгүй яах вэ? Нялх тугал байхаас нь 10-аад жил хайр инэрлээр шингээж үсгсэн хайртай малын зүрх рүү хутганы үзүүр хандуулахыг яаж харж чадах вүлээ дээ? Малчин удмын гүн ухаан, хүнлэг сэтгэлгээ бол энэ юм. Мянган жилийн турш эй зохицлоо олж амилж хөгжсөөр өнөө хүрсэн нь ийм учиртай билээ. Та хэрэг давагт мөнхөөгийн төрөвсөн Би хаан төрөвөө дуртгал номыг сонслоо. Та энэ номыг худалдан авахыг хүсвэл Бээжингийн үндэсний хэвлэлийн хороонд хандаж тэг 10 58 13 тэг 9 14 дугаарын утсаар холбогдоорой. Утасны дугаарыг давтан хэлье. тэг 10 58 13 тэг 9 14. Төгсөв.